За өнөөдөр та бүхэндээ гэр бүлийн харилцаа, за ялангуяа хосуудын хоорондын харилцааны тухай ярилцахаар шийдлээ. За тэгээд хосуудын харилцаа гэдэг маань бол тодорхой хэмжээний үе шатуудыг дамжин туулж бий болдог зүйл байгаа. За эхлээд болохоор хосууд маань болохоор эхлээд бие бинийгээ сонирхож эхэлдэг. За сонирхоод бие бинийгээ шохоорхоод за энэ үе шат маань дуусны дараа болохоор гал халуун тийм халуун хайр дурлалын үе эхэлнэ. За энэ хайр дурлалын үе маань бол маш амттай тийм яг кинон дээр гардаг шиг бидний төсөөлдөг шиг тийм ээ үлгэрт гардаг шиг яг энэ сайхан хайр дурлалын үе маань эхэлж байгаа юм л да. За тэгээд энэ хайр дурлалын үе эхлээ явж байхад ихэнх хосууд маань болохоор нэг гэрт ороод гэр бүлийг бий болгодог байгаа. За тэгээд гэвч яг энэ хайр дурлалын үе үрд одоо үргэлжилдэггүй. За энэ бол одоо бас л нэг даван туулаад өнгөрөх ёстой үе шат байж идэг. За энэ үе шат өнгөрсний дараа юу болох вэ гэхээр яг нэг гал халуун амттай хэсэг маань хууларж унаад нэг дотроос нь яг жинхэнэ одоо тэр зүйл маань гарч эхэлдэг. За тэгэхээр хосууд маань яг гэр бүл болсноосоо хойш нэг тодорхой хугацааны дараа за энэ бол хос болгонд одоо харилцан адилгүй. Зарим нь маш хурдан 3 сар, зарим нь 1 жил, зарим нь 2-3 жилийн дараа ч одоо энэ үе шатыг даван туулах боломжтой юу вэ гэхээр хүрэлтийн үе байдаг. За тэгэхээр хосуудын маань яг тэр нөгөө гал халуун одоо маш сайхнаар нөгөө дурлал гэдэг чинь сохор гэдэг шиг тухайн хайртай хүнийгээ маш гоёор сайхнаар хардаг байсан бол яг нэг гэрт ороод амьдраад эхлэнгүүт өдөр болгон цаг минут бүр хамтдаа байгаад эхлэхээр нөгөө хүний асуудалтай хүнд хэцүү одоо юу гэх юм тэр дутууд үлмэх талуудыг илүү их олж хардаг болдог гэсэн. За ингээ олж хараад эхлэх үедээ маш их сэтгэлээр ундаг. За сэтгэлээр унаад би үнэхээр буруу сонголт хийж иж готрон. За үнэхээр одоо би үнэхээр бүтлгүй ингээ өөрийгөө буруутгах ч юм уу те. Ингээд яг нэг сэтгэл одоо санаа хүнд болоод өнгөрдөг. За тэгэхээр энэ үедээ хоёр хосын маань аль альнийх нь хүрэлтийн үе зэрэг тохиолдох юм бол нэлээд аюултай одоо хосууд хөвчлэн салтанд хүрэх ч юм уу те. Ийм асуудлууд тохиолддог. Хэрвээ аль нэг нь төрүүлж одоо хүрэлт нь явагдаад нөгөөх нь одоо гал халуун хിവэрэ байх юм бол бас харьцангуй одоо салтанд шууд хүрэхгүй арай аюул багтаагаар одоо энэ үеийг даван туулдаг байх нь. За тэгэхээр энэ гэхдээ юу гэдгийг хүмүүс юу гэж боддог гэхээр би л ганцхан одоо хань ижлээ буруу сонгочихсноос би л одоо бүтлгүүцсэн учраас энд үе тохиолдож байна гэж боддог. Гэхдээ үнэндээ тийм биш. Бүх хүнд өөрөөр хэлбэл гэр бүл болгонд бүх хосуудад яг энэ үе маань адилхан тохиолддог байгаа. Нэг нэгнийхээ мөн чанарыг улам илүү таньж мэдээд. За энэ үеийг даваад туулах юм бол хүмүүс хосуудын харилцаа маань яг төлөвшөж эхэлдэг. Төлөвшөлтийн үедээ орох юм бол гал халуун хайр дурлалын үе шигээ бие бинийгээ хүсэн тэмүүлэх ч юм уу те. Энэ зүйл нь багас болчдөг ч гэсэндээ нэг л одоо тэр хүнгүүгээр байж чадахгүй яг л нэг юм нэг хүний одоо нэг биеийн нөгөө тал гэдэг шиг тийм ээ яг ийм болоод тасаад хэлдэг гэсэн. Нөгөө хүнийгээ өөрөөр хэлбэл сайнч талыг нь мууч талыг нь хүлээж авч хайрладаг болно гэсэн үг байна. За тэгэхээр хосуудын харилцаан дээр нэг маш чухал нэг зүйл байдаг. За тэр бол хин хинийхээ одоо хэрэгцээг хангаж өгөх явдал. За тэгэхээр хүний хувьд бол сэтгэл зүйн хувьд тийм ээ сэтгэл зүйн хувьд хүний сэтгэл зүйн хувьд маш чухал хоёр хэрэгцээ байдаг. За нэг нь болохоор би бусдаар хайрлуулах буюу аюулгүй байдлын хэрэгцээ байгаа. Өөрөөр хэлбэл миний хайртай ойр дотны хүмүүс намайг хайрладаг юм. Би энэ хүмүүсийн хувьд чухал. Энэ хүмүүс бол намайг хизээч хаяхгүй гэсэн энэ мэдрэмжийг авах хэрэгцээ бол хамгийн түрүүнд хүнд маш чухал хэрэгтэй энэ хэрэгцээ байдаг. За хоёрдугаар болохоор хүлээн зөвшөөрөгдөх. Өөрөөр хэлбэл би бусад хүмүүсийн хувьд, за нийгмийн хувьд би чухал хэрэгцээтэй. Би бол үнцэнтэй чухал хүн юм аа. Би бол хэрэгтэй хүн юм а гэдгээ мэдрэх энэ хэрэгцээ бол хоёрдугаарт маш чухал хэрэгцээ байдаг. За тэгэхээр хүн болгонд яг энэ хэрэгцээ бол төрөлхөөсөө гэх юм уу тийм ээ бүр багасаа байж идэг. За энэ хэрэгцээгээ бид нар хангадаг арга барилууд нь арай жоохон өөр байдаг. За тэгэхээр гэр бүл болсон хүмүүсийн хувьд энэ хоёр хэрэгцээ ямар онцлогтой байдаг вэ гэхээр ер нь хараад хахад эрэгтэй хүмүүсийн хувьд хоёр дахь буюу өөрийгөө чухал хэрэгцээтэй хүн гэдгээ мэдрэх өөрөөр хэлбэл бусдаар хүндлүүлэх тэр хэрэгцээ нь илүү өндөр хөгжсөн байдаг. Өөрөөр хэлбэл тэр хэрэгцээ илүү өндөр байдаг гэсэн. За харин эмэгтэй хүмүүсийн хувьд бол бусдаар хайрлуулах, өөрийнхөө аюулгүй гэдгийг мэдрэх тэр хэрэгцээ нь болохоор илүү өндөр хөгжчихсэн байдаг. Тэгэхээр эхнэр нөхрүүдийг бие бинийгээ хайрлах арга барил нь арай жоохон ялгаатай байх гэсэн шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд эр нөхрөө бид нар дандаа хүндлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр хэрэгцээг нь бид нар эхнэрүүдийн хувьд хангаж өгөх хэрэгтэй ахна л те. Хүндэлж байгаа шүү. Чи бол чухал хүн шүү. Манай гэр бүлийн хувьд хамгийн чухал одоо байр суурь чинийх шүү те. Чи бол үнэхээр одоо чухал хүн гэдгийг нь алхам тутамд мэдрүүлж өгөх юм бол эрэгтэй хүн өөрийнхөө тэр хэрэгцээг мэдрээд улам илүү одоо сэтгэл хангалуун аз жаргалтай амьдардаг байна. Харин эмэгтэй хүний хувьд бол нөгөө аюулгүй байдлын хайрлуулах хэрэгцээ нь илүү өндөр хөгжсөн байдаг учраас эрэгтэй хүний зүгээс яг тэр хэрэгцээг хангаж өгөхтэй илүү хайрладаг, халамжилдаг, анхаардаг байх
юм бол эмэгтэй хүний хувьд тэр хэрэгцээ нь хангагдаад илүү аз жаргалтай амьдардаг. Тэгэхээр манай хосуудын гаргаад байдаг алдаа болохоор юу гэхээр нөгөө хүнийхээ хэрэгцээг хангаж өгье гэхээсээ илүү би эхлээд хэрэгцээг хангуулчаа гэдэг энэ байр суурин дээр байгаад байдаг. Намайг эхлээд хайрлах юм бол би нөхрөө хүндлэх байсан, хүндлэн. Эсвэл нөхөр нь энэ намайг хүндэлжүүл би хайрлана штэ гэдэг. Яг энэ байр суурин дээр байгаад ингээд яадаг вэ гэхээр зөрчил үүсэж эхэлдэг. Намайг хайрлах юм чинь би хүндлэхгүй, намайг нөгөөх нь болохоор хүндлэхгүй байгаа юм чинь би хайрлахгүй гэдэг юм. Тэгэхээр хосуудаа гэж зөвлөхөд эхлээд өгөөд дараа нь авах гэдэг зарчмыг дандаа санаж явах хэрэгтэй. Эхлээд эхнэрээ хайрал. Тэгэх юм бол эхнэр хайрлуулсныхаа хүчинд өөрөөр хэлбэл эхнэр чинь өөрөө тэр сэтгэл зүйн тэр далд хүсэл далд хэрэгцээ нь хангагдаад ирэхин цагт эмэгтэй хүн аяндаа эр нөхрөө хүндэлж эхэлдэг. Эмэгтэйчүүд ч гэсэн ялгаагүй. Эмэгтэйчүүдтэй хандаал эхлээд нөхрөө хүндэлтэй. Эхлээд хүндлэх юм бол эрэгтэй хүний тэр авах ёстой зайлшгүй авах ёстой сэтгэл зүйн хэрэгцээнд хангагдаад ирэхин цагт эрэгтэй хүн өөрөө эргүүлээд эхнэрээ хайрладаг болдог гэсэн. За тэгэхээр энийг маш сайн анхаарч явах хэрэгтэй. Би нөгөө хүнийхээ хэрэгцээг нь ялангуяа сэтгэл зүйн за мэдээж олон хэрэгцээ байгаа. Гэхдээ сэтгэл зүйн хамгийн анхан шатны энэ хоёр хэрэгцээг нь би хангаж өгч чадчихэв үү гэдэг дээр анхаарад эхлээд бид нэр өгөөд хайрлаад эсвэл хүндлээд түүнийхээ хариуд өөрийнхөө хэрэгцээг хангуулдаг гэсэн үг. За тэгэхээр гэр бүлийн харилцааны хувьд бол яг энэ хэрэгцээ гэдэг асуудал нэгдүгээр чухал. За мөн эрх үүргийн хувьд бас бид нар нэг юм асуудал яригадаад байдаг. За энэ юу вэ гэхээр зарим эрчүүд эмэгтэй хүмүүс бол гэртээ суух хэрэгтэй ч гэдэг юм уу те ингээд эрх үүргийн түүсийн тэнцвэрт байдлын асуудлаас болоод зөрчилддөг юм асуудлууд байдаг. Гэхдээ энэ дээр би нэг зүйлийг яг хэлхийг хүсэж байна. За тэрний үг гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс болвол яг хүн гэдгийнхаа хувьд үнцнийхээ хувьд ч юм уу те яг ижил тэгш гэхдээ үүргийн хувьд бол ялгаатай байх хэрэгтэй. Тэгэхгүй эмэгтэй хүмүүс би эрэгтэй гişм чинь би ч гэсэндээ яг эр нөхрийнхөө адил хэмжээнд ажил адил хэмжээнд адил үүргийг хүлээн гэх юм бол эмэгтэй хүний бие физиологийн хувьд ч тэр сэтгэл зүйн хувьд ч гэсэн энэ таар тохирдгоо. Эрэгтэй хүний хувьд ч гэсэн эрэгтэй хүн бол илүү манлайлдаг, удирддаг, түрүүн би хэлсэнтэй өөрөө бол бусдаас хүндлүүлсэн энэ хэрэгцээг авч явах хэрэгтэй байтал эрэгтэй хүн гэртээ суугаад ч юм уу илүү нэг эмэгтэй хүнтэйг яг ижил үүргийг хүлээгээд авах юм бол эрэгтэй хүний хувьд сэтгэл зүйн хувьд бэрхшээлтэй тулгараад эхэлдэг гэсэн үг. За тэгээд тийм учраас эрэгтэй эмэгтэй хүмүүс яг энэ хүйсийн тэгш байдал дээр бол ганц анхаарах ёстой зүйл нь бид нар бол үнцнийхээ хувьд бол ижил тэгш харин үүргийнхээ хувьд бол ялгаатай байх ёстой гэдгээ мэдчих хэрэгтэй гэсэн үг. За тэгээд гэр бүл гэдэг бол маш том сэдв. За тэгэхээр өнөөдрийн гэр бүлийн тухай ярих яриагаа энд хүргээд дуусгая. Баярлалаа.